Сайн байцгаана үзэгчтэй та бүхэндээ мигмар гарагийн мэндийг айлтган дэвшүүлж байна. ДБС-ийн мэдээний албанаас орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг мэдээллийн хөтөлбөрийн шинэхэн дугаар эхэлж байна. Өнөөдрийн хөтөлбөртөө үзэгч та бүхэн анхаарлаа хандуулаарай. Эхний мэдээлэл үзүүлье. Хизээний спортын амжилтаараа түүчилж ирсэн Дархан Улаан аймагт Монголын сагсан бөмбөгийн холбооны андр 17 насны улсын аврах шалгаруулах тэмцээн өнөөдөр нээлттэй. Ингээд тэмцээний нээлттэй үйл ажиллагаанаас бэлтгэсэн сурвалжлагыг хүргэх гэж байна. Спортод ээлтэй Дархан Улаан аймагт Монголын сагсан бөмбөгийн холбооны андр 17 насны улсын аврах шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Өнөөдөр Дархан United аренад албан ёсоор нээлттэй үйл ажиллагаа болсон юм. Тэмцээнд эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрэгтэй 40, эмэгтэй 17 багийн өсвөрийн 720 шилдэг тамирчин өрсөлдөж байна. Дархан Улаан аймаг спортод ээлтэй аймагт үе 2024 оноос хойш өсвөрийн баг тамирчдаа дэмжигчд болгон зарлаж өсвөр үе хүүхэд залуусаа ирээдүйн төв дэлхийн аврагууд болгоход бүх талаар нь дэмжин ажиллаж байгаа. Яг энэхүү зорилгын дор нэгдэж Дархан хот улсын аврагын тэмцээнийг ийхүү 2 дахь жилдээ хүлээн авч байна. Дархан аймаг Дархан United Arena гэж зөвхөн ордонтой болсон. За энэ ордны үйл ажиллагаан дээр бид нар энэ жил 25 онд улсын аврах шалгаруулах тэмцээнийг ялангуяа өсвөр үе залуучуудын тэмцээнийг нэг 10-аас доошгүй тэмцээн уралдааныг авна гэдэг ингээд төлөвлөсөн. За өнөөдрийн хувьд бол энэ 3 дахь тэмцээн болж байна. За тун удахгүй 4 сард бас чөлөөтөхийн олон улсын тэмцээн зохион байгуулагдана. За энэ бүхэн бол энэ ордныхоо одоо үйл ажиллагааг сайжруулж хүүхд залуучуудыг энэ спортоор хичээлэх боломжийг нээх зорилготойгоор олон нийтэд хүргэж байгаа юм үйл ажиллагаа гэж одоо ойлгож болно. Цаашдаа Дархан аймагт өвлийн спортын ордон, за мөн олон бусад төрлийн спортын ордонгууд ашиглалтанд орсноор энэ хүүхд залуучууд чөлөө цагаа спортоор бие биедрээ хөгжүүлэхэд хөв нэмрээ оруулах болно гэдэг итгэлтэй байна. 17 насны улсын аврах шалгаруулах тэмцээнд ерөнхийдөө эрэгтэй 40 баг, эмэгтэй 17 баг ирсэн. За Баруун аймгаас Ховд, Баян Үлгий, Хинти, Сүхбаатар гэдэг ер нь хөдөө орон нутгаас нэлээд их баг оролцож байна. За тэгээд тойргийн тоглолтууд маань 4 дахь өдөр хүртэл 2 зааланд явагдаад 5 дахь хагасаа бүтэн сайд шигшээ хагас шигшээ тоглолтууд явагдана. Ер нь бол шүүлтийн дээр маргаангуу тэгээд баг тамирчтай таатай нөхцөлийг л бүрдүүлж ажиллаж байна да бид. 40 эрэгтэй баг маань 13 зоонд орсон. Тэгээд зооноос 2 баг гараад дахиад зоонд орж байгаа учраас одоо энэ эхний хэсгийн тоглолтууд бол ер нь дажгүй явагдаж байна. 2 дахь хэсгээс бол нэрэн шилүүн өрсөлдөөн гарах бах. Тэгээд тэндээс 2 дахь хэсгийн тоглолтоос нийтдээ 18 баг үлдэж байгаа. Тэгэхээр ер нь бол нэлээд ширүүн тоглолтууд үргэлжлэн явагдах хаа л гэж. За тэгээд U17 наснд оролцож байгаа хөдөө орон нутгаас ирсэн баг тамирчтай амжилт хүсэж байна. За би Дархан хотын энэ аренад одоо анх удаа орж ирж байгаа их гоё арена болсон байна. Тэгээд энэ цаах ордонтой болсон нийт дарханчуудаа юуны баяр хүргье. Тэгээд би өөрөө Үцэ Мазалаа гэж багийг эрэгтэй багтаа ирсэн. Тэгээд бүгдүүдийн ур чадвар бол сайжирсан байна. Тэгээд манай холбоо маань шинжлэхтэй одоо сүүлийн тасгалжуулагчийн семинар болоод одоо 18 нас хүртэлх тэмцээнийг дандаа хувийн хамгаалтаар тоглоулдаг болсон. Тэгээ хүүхдүүд энэс их хувийн ур чадварыг сайжирч байгаа. Довтлогоо болоо хамгаалтын ур чадвар нэлээд сайжирч байна. Энэ үе Дарханы сагсан бөмбөг бол өрнөж гисэн. Одоо тий хүчтэй байж ирсэн. Тэгээд энэ сайхан тэмцээнийг жил болго уламжид болгож авах болов уу гэж бодож байна. Дасгалжуулагч тамирчид бүгд сайн байх хэрэгтэй. Хамгийн гол нь нөгөө бага эсрэг бага сайн судалж тоглоно шүү дээ. Одоо тоглох юм чи өөр, үе болго өөр, довтлогоо болго өөр. Тухайн үед хин сайн тактик гаргаж, хин сайн хөлбөрөө сайн хийж чадсан, хин дэвчээртэй тоглож чадсан баг нь ялтан төрөлдөг. Ер нь бол сагсан бөмбөгийн хамгийн гол чухал элемент чи хамгаалт. Хамгаалтаас довтлогоо өгтөн зөв хамгаалж бүх юм хэлдэг учраас хамгаалтаа сайн хийсэн баг нь ер нь ялах болов гэж бодож байна. За нийт ингээд оролцож байгаа өсвөрийнхаа 17 насны улсын аврагын бүх тамирчдаа ингээд амжилт хүсье. Тэмцээний Эзэн хотын баг буюу Дархан United багийн өсвөрийн шилдэг тамирчид энэ жил медалийн төлөө өрсөлдөж амжилтаа ахиулахаар талбайд хурд хүчээ үзэж байна. Хаянуудын тэмцээнд Дархан хотод зохион байгуулсан баяртай байна. Тэгээд манай Дархан United багаас орж байгаа өмнө жил жишээ 8 төлсөн энэ жил амжилтаа ахиулахад бол бэлтгэж маш сайн бэлтгэж орж ирсэн. Багууд өмнөхөө бол бэлтгэлийн сайн чанга ирсэн байна. Манайх тэр дээр нас ялгаагүй бэлтгэлийн сайн гэж чанга өрсөлдөө. За Дархан United багийн онцлог бол ер нь бол Монгол коучтэй тэгээд ер нь оюутны лиг дасгалжуулж ирсэн болохоор илүү тийм багаараа бүх тамирчид оролцсон тийм тоглолт. Сэтгэл өндөр манайхыг тоглонгууд хүмүүс айгүй хэрж дэмж байгаа. Өнгөрсөн жилийн амжилт бол шилдэг 8 дээр болчихсон. Тэгээ энэ жил амжилтаа ахиулаад медаль авна гэж бодож байгаа. Улсын аврах шалгаруулах тэмцээний ерөнхий ивент тэтгэгчээр Дархан нэхийн хувьцаат компани ажиллаж байна. Бид бүхэн 17 дахь жилдээ ерөнхийдөө энэ өсвөрийн аврах шалгаруулах тэмцээнийг боломж толгон зохион байгуулж байгаа. Сүүлийн 2 жил нь бол улсын аврагын хүрээнд, асар өргөн хүрээнд зохион байгуулж байгаа онцлогтой байна. Нөгөө түүгээр бол залуу үеийн
тэмцэл, харилцан итгэлцэл нь бол Монголын залуу үеийн сагсан бөмбөгийн ирээдүйн бүтээх үндэс болно гэдэгт бол бид нар маш их итгэлтэй байгаа. Ялангуяа манай Дархан Юнайтед баг дахинчуудаараа уралдаг багийнхаа тамирчдыг хэрэг дэмжиж байна. Маш их дэмжиж байгаа. Сүүлийн 2 жил бол бүр маш ихээр дэмжиж байгаа. Бүх баг тамирчдаа амжилт хүсье Дарханы компани зүгээс. Тэмцээнд хамгийн холоос зорин ирсэн тамирчид бол Баян Үлгийн аймгийн Үлгийн Намаац багийнхан. Аймаг орон нутгийн зүгээс болон аймгийнхан сагсан бөмбөгийн холбооны дэмжлэг байхгүй ч гэлээ Үлгийн Намаац багийнхан дасгалжуулагч багш болон эцэг эхчүүдийн дэмжлэгтэйгээр 2000 км-ийн цаанаас Дархан хотыг зорин иржээ. Сайн байцгаана уу? Манай баг Баян Үлгийн аймгийн Үлгийн Намаац гэдэг баг байна. Эрэгтэй эмэгтэйгээр хамт ирсэн байгаа. 2000 км-ийн цаанаас Дархан хотыг зорж ирж бид бүхэн тэмцээнд орох гэж ирж байгаа. Бүх багууд амар бүгд жиг тоглолтоо бүгдээр хүчтэй баг өрсөлдөөнтэй багууд байгаа. Дээрэс нь одоо бид нар болохоор өмнөх улсын аврагт алдар дижигээ баг байсан. Тэр хамгийн хүчтэй гэж бодож байгаа. Сайн байцгаана уу? Женевик дасгалжуулагчдаа Баян Үлгийн аймгийн шгшээ байна. Бусад багуудын багийн бүрэлдэхүүн ер нь 10-аас 12 хүнтэй. Тэгээ манайх 7 хүнтэй. За энэ удаагийн тэмцээнд манай дасгалжуулагчаа ачаал их байгаа. Тэгээ ганцхан багштайгаа ирсэн. Тэмцээний шилдэгүүд удахгүй тодорно. Та бүхэн тэмцээнтэй холбоотой цаг үеийн бүхэл мэдээллийг NBA Монголын сагсан бөмбөгийн холбоо гэсэн пэйж хуудаснаас аваарай. Нийт баг тамирчиддаа амжилт хүсье. Хөтөлбөрийн дараагийн мэдээллийг үзүүлье. Захим шилжилтийн хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын хөтөлбөрөөс дарханчуудын захим ур чадвартай зориулан нийтдээ 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Дархан аймгийн засаг даргын хамын газар болон нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй хамтран захим төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж олон нийтийн захим ур чадварыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэх чиглэл хамтран ажиллах гэрээг 2024 онд байгуулсан байдаг. Энэ хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс Дархан аймаг дахь төрийн захим үйлчилгээний хилцээний захим сургалтын танхим болон хөдөлгөөнд хурдан цэгийг нийтдээ 150 сая төгрөгөөр тохижуулах хөрөнгө оруулалтыг хийлээ. Ингэснээр олон нийтийн захим ур чадварыг нэмэгдүүлэх зорилтод бүлгийн иргэдэд хурц үйлчлэх төвийн бүсийн смарт сургалтын танхимд болох боломж нээгдэж байна. Мөн хүүхдийн ахмадын тусгай хэрэгцээт иргэдэд гээд захин мэдлэг мэдээлэл олох захин элч нарыг энд бэлтгэнэ. Өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матильда Димовска багийнхаа хамт олонны хамтаар Дархан аймагт ажиллах үеэр тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Үүнд Дархан хотын захирагчийн орлогч, хотын менежер Батбажир мөн үйл ажиллагаанд нь оролцоод байна. Энэ захим үйлчлэгийн төвийг одоо байгуулах, иргэдээ одоо энэ захим чиглэлээр одоо үйл ажиллагаа зохион байгуулах, ялангуяа одоо энэ хүүхдүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг одоо сургах чиглэлээр захим үйлчлэгэнд ойртуулах чиглэлээр ингэж байгуулж байгаа. За энэ хүрээнд бол манай нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс хөрөнгө оруулалт гээд гэрээ гарын үсэг зурсны хүрээнд одоо худалдаа авах ажиллагааны үйл ажиллагаа явагдаж байгаа. За мөн хөдөлгөөнд одоо ийм захим сургалтын тоног төхөөрөмж машинаар одоо тоноглосон ийм машин хүлээлгэж өгөхөр ингээд ажиллаж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд бас томоохон нүүбийн төслийг хэрэгжүүлэх гэж байгаа. Энэ бол хогны чиглэлээр, усны чиглэлээр, мөн одоо нийтийн тээврийн үйл ажиллагааны чиглэлээр, хүнсний аюулгүй байдлын лаборатори байгуулах чиглэлээр ийм том төслийг хэрэгжүүлнэ. Дашам дуртахад Монголын төвийн бүсийн иргэдийн 80% нь төрийн үйлчилгээг захимаар авдаг байна. Мөн Монгол улсын хэмжээнд төрийн үйлчилгээг захимаар авч өөрчлөлж байгаа бүртгэлтэй хэрэглэгчээрээ Дархан аймаг 21 аймгаа тэргүүлсээр байна. Манай аймагт нийтдээ 13 хурдан цэг багийн төвд болгон дээр ажиллаж байна. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөр Сэлэнг аймгийн Баянгол сум буюу Баруун хараагаас бэлтгэсэн сурвалжилгаар үргэлжлэх гэж байна. Тус суманд шилжин иргэсдийн тоо жилээс жилд нэмэгдэж хүн амынхантай өссөн дүнтэй байна. Сэлэнг аймгийн Баянгол сум буюу Баруун хараа нь нийслэл Улаанбаатар хотоос 154 км, Сэлэнг аймгийн төвөөс 170 км, Дархан аймгийн төвөөс 75 км-ийн зайд оршдог. Нутаг дэвсгэр нь олон улсын ач холбогдолтой төмөр зам, хатуу училттай автозам дайран өнгөрдөгрөө онцлогтой сум. Тиймдээ ч дэд бүтцийн хөгжлөөрөө харьцангуй сайтай сумдын тоонд ордог үлээ. Энэ 2025 онд Баянгол суманд инженерийн шугам сүлжээний шинжилүүд, сумын угтах, үдэх, хаалга, соёл амралт болон худалдаа үйлчилгээний төв зэрэг олон онцлог ажлууд хийхдээ төлөвлөгдсөнийг сумын засаг дарга Болор Эрдэнэ онцолж байна. Орон нутгийн хөгжлийн сангаас бол нийт 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Баянгол сум манайх 3 багтай, 3 багийнхаа одоо
эхний багууд дээр бид нар одоо засмал замаар одоо замуудыг төв одоо гол замуудыг нь холбохоор ажиллаж байна. Түүнийг дагсан гэрэл гэгээдээ одоо бид болгоно. За мөн сумын төвийнхээ одоо гэрэлтүүлгийг бас мэдээж одоо шинжилж сайжруулна. Замын одоо тодорхой хэсгүүдийг бас дэд үтцийн одоо шугамудад холбоно гэсэн олон зүйлүүдийг бас бид нар одоо энэ орон нутгийн хөгжлийн сан болон аймгийнхаа одоо хөрөнгө оруулалтаар хийгдэнэ. Мөн үнэн дээр бас нэмэгдээд Баянгол сум өөрөө одоо бас төв замаа дагсан одоо ахуй үйлчлэгээний төвийг одоо бид нар шинээр байгуулахаар зураг зүйн ажлыг хийлгэсэн байгаа. За мөн ахаад бусад сумынхаа одоо төр зүйн байгууллагуудын материалыг байгааг сайжруулах, соёлын төвийг одоо лээд дэлгэцтэй болгох гэдээ бас олон одоо бүтээн байгуулалт болж идвэл аймгийн болон орон нутгийн хөгжлийн сангаар хийгднэ гэж одоо бас энд хэлэх байна. Гурав дахь зүйл маань юу вэ гэхээр бид нар энэ одоо нийгмийн хариуцлагын хүрээнд олон одоо аж ахуйн нэгж байгууллагуудаа одоо хамтарч ажиллаж байгаа. Жишээлбэл манай дээр уул уурхай эрхэлдэг одоо сонор тэрэд гэдэг компани байна. Энэ компанитайгаа бид нар хамтраад Баянгол сумынхаа одоо яг одоо хоймор хэсэгт нь Баянгол сумын одоо гэрэлт самхахыг одоо иж бүрэн зогсолборыг бол бас барихаар ингэж одоо бас хүмүүстэйгээ одоо ярь тохирсон байгаа. Сум маань өөрөө бол одоо ингээд энэ төв замаа дагсан одоо хэсэг учраас төв замаа дагсан угтах үдэх хаалгатай болно. Энийг бид нар зөвхөн одоо бичил уурхай эрхлэгч уул уурхай нөхөрлөлтөйгээ хамтраад одоо ингээд Баянголын угтах үдэх хаалгыг хийлгэхээр бид нар өнгөрсөн хугацаанд зураг зүйн хэлгээд авсан ингээд ажил эхлэхэд бэлэн болж байгаа. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд шилжин иргэсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг хэлж байна. Баянгол сум нь одоогоор 6000 гаруй хүн амтай Хараа, Баян, Гонир гэсэн 3 багаас бүрддэг байна. Энэ дэд үтцийн одоо давуу тал дээр нь одоо энд одоо манай сумаар дайран өнгөрдөг одоо төмөр зам байна. Тэгээд одоо засмал зам те бусад одоо энэ гол Улаанбаатар руу зорчих хэсгийн бол магистрал гол төв болж байгаа. Энэтэй холбогдуулаад Баянгол суманд сүүлийн жилүүдэд бол одоо хүн ам нь одоо бас тодорхой хэмжээгээр өсөж байгаа. Манайх одоо яг суурин хүн ам бол нэг 6000 гэдэг үндсэндээ одоо бүртгэлгүй усудаа харах юм бол нэг 7-8 мянган хүн манай дээр байдаг. Нийт одоо энэ сумаар одоо бас зорчин өнгөрж байгаа хүмүүстэй бодох юм бол бас 9-10 мянган дайны одоо ингээд хүн бол ямар ч сан Баянгол суманд ажиллаж амьдардаг гэж бодож байгаа. Энийг дагаад бид дэд үтцтэй холбоотой олон асуудлуудыг бас шийдэж байгаа. Даршин дуртахад Баянгол сум анх 1931 онд Богдхан уулын аймгийн Баатарвангийн хошууны Хүлийн уул сумын суурин дээр байгуулагдаж байсан бөгөөд 1976 км квадрат газар нутагтай сум юм. Дараагийн мэдээ онцгой байдлын газраас сэрэмжлүүлэх хүргэлээ. Тодорхойлбол шар усны үерийн эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа учраас голын айс аваар ойр амьдардаг иргэдэд онцгойлон сэрэмжлүүлэхийг бидэнд өглөө. Иргэдэд агаруулж үлгээд энэ жил бол 20 жилд үе бол эхэлж байна. Дээрээс нь бол хэд улаарал эхэлж байгаатай болоод шар усны үер бол гарах эрсдэл өндөр байгаа. За эрсдлийн дагуу Монгол Улсын шадар сайдаас өгсөн үүргийн дагуу засаг даргын захирамж одоо 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А124 захирамж гарсан. За шарын усны үерээс үүссэн сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах захирамжийн хүрээнд бол төлөө гарган ажиллаж байгаа ажлын хэсэг төлөвлөгөө гарган ажиллаад төлөвлөгөөний дагуу өдөртөвжин улсруулан одоо шар усны үерээс хамгаалах ил болон далд байгууламжийг шалгах өдөртөвжин улсруулсан. Өдөртөвжин дагуу ажлын хэсэг бол энэ шалгалтыг 3 сарын 11-ээс 12-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн байгаа. Тус тусны сум дээр ажлын хэсэг зохион байгуулагдсан. Энэ шалгалтын өдөртөмжийг хийж дуусаад өдөртөвжийн дагуу өрийн далд болон ил байгууламжид хийх одоо засвар үйлчилгээ цэвэрлэгийн талаар элтэг үцээр засаг дарга танилцуулан ажиллаж байна. Энэний дагуу бол өрийн байгууллага ил болон далд байгууламжийг цэвэрлэхээр хүлээж авсан холбогдох байгууллагууд бол мэдээллийг хүргэсэн байгаа. Энэ байгууллагууд өдөртөмжийн хүрээнд энэ шалгалтад өгсөн чиглэлийн дагуу одоо цэвэрлэгийн үйлчилгээгээ хийгээд явна. Онцгой байдлын газраас бол орон нутгийн дэдэс болон эпимарат орон сэрэмжлүүдийг баян явуулж байгаа. Иргэдийн тухай хараа голын иргэд гэж юм. За хараа голын иргэд дагуу орсон сууж байгаа олон айс ав орсон сууж байгаа иргэд болон жалга тийм ээ. Гуйган иргэд байгаа одоо малчтад бол сэрэмжлүүлгийг бол захин хэлбэрээр явуулж байна. Дээрээс нь сумдаас гарсан ажлын хэсэг бол малчин иргэдэд болон голын айс аваад байгаа иргэдэд бол сэрэмжлүүлгийн мэдээллийг хүргэж явж байгаа. Харибд бол онцгой байдлын газар болон амшаас улсын хяналтын байцаагчийн мэдээллийг бол хүргүүлсэн эрсдэлтэй айлрхүүдэд ийм ажлыг зохион байгуулж байна.
Хөтөлбөрийн дараагийн мэдээ Дархуул аймагт сүүлийн 7 хоногт гарч байгаа галт өмрийн дуудлагын дийлэн хувийг нь хогийн бүүнкерт сувагт гарсан галт өмрийн дуудлага мэдээлэл эзэлж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр онцгой байдлын газраас дараах мэдээллийг бидэнд ирүүлжээ. Нийт тархинчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Дархуул аймгийн онцгой байдлын газраас он гарсаар нийт галт өмрийн дуудлагын талаар мэдээлэл өгөхөд бэлэн боллоо. За 2025 он гарсаар 3 сарын байдлаар объектын галт өмрийн дуудлага 37 өртөгдөж онцгой байдлын газрын гал унтрах ангууд үүрэг гүйцэтгэлээ. За сүүлийн 7 хоногуудын байдлаар хогийн сувагт гарсан галт өмрийн дуудлага дийлэнх хувийг эзэлж байна. За тэгэхээр энэхүү хогийн сувагт гарсан галт өмрийн хойш дагуулах эрсдэл айл өрхүүд бол угаарын хийгээр амьсгалж амь насаа эрсдэх эрсдэлтэй байдаг байгаа. За мөн иргэн аж ахуйн нэгж байгууллага галын аюулгүй байдлаа хангуулаагүй тохиолдолд зөрчлийн тухай хуулиар иргэнийг 101-жээр аж ахуйн нэгж байгууллагыг 1001-жээр торгох юм хуулиар бол зохицуулагдаж явдаг. За тэгэхээр одоо иргэд маань цаашдаа хогоо хасгаж байгаа тохиолдолд ямар нэгэн байдлаар тамхины ишээ, ил задгаа гал гарахгүй байх гэдэг дээр анхаарч хогийн сувагт гал гарахгүй байхыг уриалж байна. За мөн хогийн сувагт гал гарснараа цаашлаад өнжмөл шар ус шатаж ой хэрийн төмөр гарах эрсдэл үүсдэг юм аа. Хөтөлбөрийн дараагийн мэдээ оюуны өмчийн газрын бүрэн эрхээр баталгаажсан 28 дахь удаагийн авраг шалруулах Ирээдүйн Мистер 2025 бодибилдинг фитнесийн нээлттэй тэмцээн Улаанбаатар хотод 2025 оны 3 сарын 29-ний өдөр болох гэж байна. Тэмцээнийг Монголын бодибилдинг фитнесийн холбооноос ерөнхийлөн зохион байгуулж байгаа бөгөөд Дархуул аймаг дахь дархны бодибилдинг фитнесийн холбооны тамирчид улсын чанартай тус тэмцээнд оролцохоор бэлтгэлээ бүрэн бадаж дуусчээ. Ингээд тэмцээнд оролцох гэж байгаа залуусаас дараах сурвалжлагыг бид бэлтгэлээ. За ингээд бидэд болохоор Дархны бодибилдинг фитнесийн холбооны тамирчид байгаа. Тэгээ про фитнес дээр Батулга ерөнхийлөгчийнхаа бэлтгэл сургалтаа хийж байгаа. Тэгээд ерөнхийдөө болохоор тамирчид маань бэлтгэл хангагдсан байна. Тэгээ одоо энэ сарын 29-нд болох тэмцээн рүү баг тамирчдаа аваад одоо явах гэж байна. За энэ талаас гэх юм бол Ууганбаяр менс физикийн ангилалд орно. За төвшин сайхан байна. За миний бие болохоор мастер ангилалд орно. Отхон золбоогийн залуу маань болохоор 2 ангил давхар оршилтоор орж байгаа. Тэгээ хулан маань бас ингээд тэмцээнд орох гээд бэлтгэлний ерөөдөө хандсан байж байна. Бид нар баг тамирчид болж байгаагаар дархныхаа бодибилдинг фитнесийн хөгжилд хувь нэмрээ оруулах өөр залуучуудыг бидэнтэй нэгдэн штэ нэг баг болж одоо өөр улс, хот, дэлхийн аварга, Аз магадгүй том тэмцээнүүд рүү хамт зориорой гэж одоо уриалж байна. За тэгээд про фитнесийн хамт олон за миний бэлтгэл сургалт хийдэг миний ажилтны фитнес 202-ын хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Миний хувьд гэх юм бол би 5 дахь тэмцээндээ орж байгаа. Тэгэхээр яг л өөрийнхөө арга замаар л ер нь бол өглөө үлэн кардио нэг цаг хийгээд тэгээд үндсэн бэлтгэл нэг цаг яваад тэгээд араас нь дахиж кардио тэгээд орой жижиг булчингуудаа ажиллуулаад тэгээд кардио хийж шүү дээ. Яг энэ манай хэд маань ч адилхан одоо энэ залуучууд маань анх удаа орж байгаа. Хулангийн хувьд одоо итгэж орж байгаа лээ. 2 дахь удаага орж байгаа гэж чинь. Тэгээд бас Батокийн зөвлөгөө бас байгаа. Тэгээд ерөнхийдөө бол иймэрхүү зарчимтай. Ер нь бол өглөө 6 цагт гарч өлөн кардиогоо хийгээд 7 хүртэл өлөн кардио гадаа алхах ч юм уу эсвэл жим дээр ирж өглөө зам дээр алхацдаг. 1 цаг алхалт хийсний дараа хоолоо идээд үндсэн бэлтгэлээ бас 1 цаг орчим хийгээд ажилдаа явна. За тэгээд ажлаа тараад орой бас л ирээл үндсэн бэлтгэлээ хийгээл 2 цагийн бэлтгэл хийсний дараа дахиж 1 цаг кардио хийх жишээний өдөрт нэг 5-6 цагийг бол яг бэлтгэлтэй зарцуулдаг. Миний хувьд бас өмнө нас жоохон тархалттай байсан. Бас эхний хэдэн жилүүдэд зүгээр эрүүл мэндэ бодох зарчмаар явдаг гэсэн сүүлдээ тамирчин болох зорилготой болоод энэ спортод ер нь гүн орсон гэж хэлж болно. Тэгэд ер нь бус залуучуудаа ч гэсэн хүн болгонд л адилхан 24 цаг байдаг. Хүн болгонд л адилхан ажилдаа төрөлтөө ийм байдаг учраас бүгдээрээ ирээд бодибилдингийн хичээллээд ингээд ганц цагч болтгоо өөртөө хөрөнгө оруулалт хийвэл энэ бол хүний бидний бие хаад бол бас маш том хэмжээний хөрөнгө оруулалтаа гэж үздэг. Одоо ер нь бол хамгийн зөв чөлөө цагаа өнгөрөх газар бол ер нь л фитнес л очоод байна. Энэ болохоор миний яг анхны тэмцээн байгаа. Би ерөнхийдөө одоо яг 7 дахь жилдээ энэ спортоор хичээлж байна. Одоо болохоор жоохон лавшруулад тамирчны төвшөнд ирж бэлтгэл сургалтаа хийж анхны тэмцээнд оролцох чинь менс физик буюу спорт модель ангилалд оролцох гэж байгаа. За сайн байцгаана. Намайг Ууганбаяр гэдэг. За би бас анхны тэмцээн бас шорт англи спорт модель ангилалд орноо. За би бас мөн ялгаагүй нэг 10 жил хийж индээд төвшин сайхны хилдгээр бас л нэг биеийн гоо зүү тэгээд нэг тийм эрүүл байх зорилгоор хийж эхэлж ийсэн. Одоо тэгээд анхаа тогштойгоо уулзаад за нэг
жилийн өмнөөс нэг юм тамирчны бэлтгэлд гарчаад явж байна. Тэгэд одоо ер нь бол фитнес гэдэг бол биеийн болон сэтгэл зүйн маш том гоо зөөг илэрхийлдэг. За тэгээд амар том стрессийг нь хаалганы ард үлдээгээд гарч ирч чаддаг, маш амар амгалан болоод буцаад цүнхөө үүрээд гарч чаддаг тийм спорт шүү л гэж хэлээ да. За бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За миний бие бол отхон золбоо гэдэг. Тэгээд метр 75-аас дээш 80 хооронд мэс ангилд бас оролцож байгаа. Тэгээд би бол хичээлээд одоо нэг 4 жил гарсан болж байгаа. Тэгээд сүүлийн яг 1 жил бол анх хот багштайгаа тэгээ Баттулга одоо дархны фитнесийн холбооны хөдөлгөөний холбооны ерөнхийлөгч Баттулга багштайгаа хамтраад тэгээ зөвлөгөө аваад тэгээ хичээлдэг байгаа. Ирээдүйн мист 2024 тэмцээнд анх удаа оролцож байгаа маш их баяртай. Тэгээ бид бүхэн бол ер нь дархнаа төлөөлөөд одоо ингээ оролцоход бэлэн болцсон байгаа. Бусад тамирчидтай бол бүгдэнд нь амжилт хүсье. Андаас гол тэмцээн тийм удаа ахмадхан бэлтгээгээд явж байгаа. Өмнө харснаас би илүү л гоё хөгжсөн байна. Баярлалаа. Энэ удаагийн тэмцээндээ ихэр ихтгэл найдвартай. Залхтаа орж. Юм ихтгэлтэй байгаа. Ямар нэгэн дадлах хэрэгтэй. Багштай болов баярлалаа гэж хэлье. Хүн бүтэн жилийн хугацаанд намайг ингэж өөрчлөсөн. Баярлалаа. Хэлээ. За амжилт хүсье залуучаа. Намайг Батчир гэдэг би ерөнхий боловсролын 9-р сургууль сурдаг 11-р ангийн сурагч. Би одоо про фитнес дээр Баттулга багшийн доор би яг 10 сараас хойш 5 сар би бэлтгэл хийж байгаа. Тэгээд одоо энэ жилийн ирээдүйн мистер хотын аврах шалгаруулах тэмцээнд Street Star буюу шинээр нэгдэж гарч ирсэн 16-аас 19 насны өсвөр насны сурагчдын ангилд оролцох гэж байгаа. Манай энэ 10 жилийн хүүхдүүд бол ер нь бол дийлэнх нь бол гадуур эрүүл бус хоолдог, одоо өөрийн чөлөө цагаа буруу зүйл зарцуулдаг, бильярд тоглодог, бисээ тоглодог, янз бүрийн тоглоомд мөнгө өрдөг гэх мэтээр харин өсвөр үеийн залуучуудаа би өөрийнхөө бодлоор зөвлөхдөө бол одоо арай эрүүлээр фитнесээр хичээллэх, өөрийнхөө цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, өөртөө зарцуулаасаа гэж хүсэж байна. Би Шагнал сумын 2-р сургуулийн сурагч Жэн Урмын гэдэг өсвөрийн тамирчин байна. За энэ орох гэж байгаа тэмцээн болохоор миний хамгийн анхны тэмцээн. Тэгээд гэрэг сэтгэл тогтолтой ихтэй бас ингээд тэмцээнд бэлжиж явах тундаа өчнөө зүйлийг сурч төлөвшөл, төвчээр, сахилга бат хариуцлага гэх зүйлүүдийг үнэхээр сайн одоо ингээд суралцж байгаа. Шагнал сумаа төлөвлөн бас про фитнесийн тамирчин Баттулга багшийн доор бэлтгэж байгаа. Ер нь бол манай өсвөр насны хүүхдүүд нь их хөвчлэн ихэн дандаа яг манай очроогийн хэлбэр буруу зүйл цагаа дэмий үлдэг. Энэ бол одоо хэд бол маш буруутай яг ирээдүйд гэх юм бол зүгээр хоёрын орон зүйл дээр ирээдүйгээс солиосоо гэж хүсэхгүй байна. Өсвөр хүүхдүүдээ одоо жишээлбэл оюуны спортоор хичээлдэг ч юм уу тийм бие биедрийн спортоор хичээлдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл дээр үл ирээдүйдээ оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт байна. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Дархан аймаг ой хээрийн төмрийн улаан буюу нэн эрсдэлтэй төвшөнд байна. Тиймээс төмөргөө төрөх бидний хариуцлага сэдэвт 1 сарын аян өрнөж эхэллээ. Монгол улсын хэмжээнд бол 8 аймгийн 20 суманд 28 удаагийн ой хээрийн төмрийн дуудлага бүртгэгдэж одоогоор ажиллаж байна. За тэгэхээр энэ жилийн хувьд гэх юм бол хувь ашиглалт өндөртэй удирдал эхэлсэн байгаа. За энэ хувь ашиглалтын үе гэдэг маань жил бүрийн 3 дугаар сарын 20-наас 6 дугаар сарын 10, 9 дугаар сарын 20-наас 11 дугаар сарын 10-ны өдрүүдэд эхэлдэг байгаа. За энэ хувь ашиглалтын удирдалтай холбогдуулан Дархан аймгийн онцгой байдлын газраас гэх юм бол төмөргөө төрөх бидний хариуцлага гэсэн аяныг бол эхлүүлж явж байна. За тэгэхээр энэ хүү нөлөөллийн аяны хүрээнд бол бид өхөн иргэдтэй удирдлагын арга хэмжээ, иргэдийг ухуулах сурталчилгаа хийж ой хэрийн төмөрөөс өрсөн сэргийлэх мэдлэг дадлажуулах чиглэлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. За ой хэрийн төмөрийн хуурилтын үйлрэл жил бүрийн 3 сарын 20-наас 6 сарын 15-ны хооронд хаврын хуурилтын үйлрэл эхэлдэг байгаа. За энэ үйлрэлийн ажлын хүрээнд онцгой байдлын газартай хамтраад ой хэрийн төмөрөөс өрсөн сэргийлэх, ухуулах сурталчилгаа хийх ажлыг бол эрчимжүүлж ажиллаж байгаа. За энэ ажлын хүрээнд бид онцгой байдлын газартай хамтраад сумдын мэргэжлийн анги, сайн дурын томилгот бүлгүүдийн бэлтгэл бэлэн байдлын үйлчлэгийг бол 3 сарын 22-наас 24-ны хугацаанд бол зохион байгуулж байна. За энэ бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн ангийн одоо бэлтгэл бэлэн байдлын үйлчлэгийг зохион байгууллаа. Мөн энэ үйлчлэгийн хүрээнд сайн дурын томилгот ажлын бүлгүүдэд бол хурлт хийх ажлыг бас
хамтран зохион байгууллаа. Энэ яг хуурайшлын үйлрэл гэдэг маань бол иргэд бол одоо ой хэрд аялах, зугаалах, ойд үйл ажиллагаа явуулахдаа их анхаарал боломжтой байхыг анхааруулж байгаа. Ойд болоод гарч байгаа төмөр юм бол 90 гаруй хүний одоо буруутай үйл ажиллагаанаас хамаарч байгаа хэрэг төмөр бол гарах эрсдэлтэй байдаг. За энд бол ойд одоо өвлж хаварж байгаа малчин иргэд зунсж байгаа иргэд бол үнс нурмаа ил задгаа хаяхгүй байх. Бага насны хүүхдүүд бол малд ингээ гарахгүй, ил гал тамхи татахгүй, үнс нурмаа ил задгаа хаяхгүй тийм байх сануулж байгаа. Бид 4 сарын ихэр мөн одоо энэ өдөртөмжийн хүрээнд бол одоо яг ойд үйл ажиллагаа иргэн аж ахуйн нэгжийн байгууллагад бол айн санд үйл ажиллагаа явуулж байгаа. Аж ахуйн нэгж байгууллагад үйл ажиллагаанд бас хууль сурталчилгааны ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Мэдээллийн хөтөлбөрөөр бизнес мэдээлэлээр үргэлжлүүлэн хүргэх болно. Тэвэслэд үзэгч та бүхэндээ үргэлж хэрэгцээтэй мэдээллийг хүргэхийг зарим ажилдаг үлээ. За тэгвэл бид энэ удаад Дархан хотноо цоо шинээр үе таалгаа нээж байгаа хамгийн тав тухтай тоглог орчин бүрдүүлсэн мэргэжлийн артист тууцтай буюу таны үзэсгэлэн онгоо улам илүү тордыг гэсэн уриатаагаар олон улс худалдааны төвийн 2 давхар шинэ өргөтгөлийн ардчлалын өргөө талдаа буюу Arena Electronics талын 2 давхар шинээр нээгдэж байгаа B&M Beauty Luxury Lounge салоныг танилцуулах гэж байна. Бүсгүйчүүд та бүхэнд хамгийн сүүлийн үеийн автомат тоног төхөөрөмжтэй мэргэжлийн артистуудаа хамгийн олон төрлийн чанартай үйлчлэгийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байгаа юм байна. B&M Beauty Luxury Lounge салон нь шинээр Дархан хотод маш олон ажлын байрыг бий болгож байгааг дуулахад таатай байна. За энэ салоны тухайд бас ихэнх артистуудаа аваад байгаа бол нэмэлтээр яг одоо та бүхэндээ дуулахад сормус артист дөрвийг, заалны маникюр, педикюристик 6 артистыг шинээр авах гэж байгаа. За хамгийн гол нь энэхүү B&M Beauty Luxury Lounge салоны тухайд Оросын холбооны улсын Domix болон Bloom брэндийн хамгийн чанартай хүний биед сөрөг нөлөөгөө яг ийм эко брэндүүдийн бүтээгдэхүүнүүдийг ашигладаг гэдгээрээ давуу талтай байгаа. За мөн та бүхний харж байгаачлан хэрвээ та ямар нэгэн байдлаар хумсандаа юм уу хүлээх хумсандаа мөөгөн цэртэй бол санаа зовох шаардлагагүй Оросын холбооны улсын Domix брэндийн мөөгөн цэртэй хүмүүст зориулсан мэргэжлийн юм бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг гэдгээрээ онцлогтой байгаа шүү. За хэрвээ одоо та ямар нэгэн салоноор ч юм уу маникюр педикюрийн үйлчлэгээ авахдаа ариутгал хэр хийгддэг бол гэж өмнө санаа зовж ирсэн үү? Тэгвэл B&M салоны тухайд ямар санаа зовох зүйлгүйгээр ариутгалын эсийг тусад нь гаргаж өгсөн. За маникюр педикюристүүд маань өөрсдөө ариутгалаа хийхгүй зориултын ийм тоног төхөөрөмжүүдийг ашиглаад тусгай ариутгал гэдэг хүнийг цалинжуулаад ариутгалын эсгийг ингэж хийдэж өгсөн байгаа юм байна. За B&M салааны тухайд маш олон үйлчлэгийг нэг дор төлөвлөсөн гэдгийг та бүхэндээ дахин дуулгаад байгаа. За энэ бас их гайхшруулсан зүйл нь юу вэ гэвэл энэ салон тусгай VIP юм өрөөнд толгой спа байрлалт юм байна. За энэхүү толгой спаны тухайд яг энэ харагдаж байгаа тоног төхөөрөмж нь бол бүрэн автомат гэдгээр онцлогтой юм байна. За зарим салаануудад зүгээр энгийн ор тавиад ч юм уу те дээр нэг юм толгой спаны аппаратаа тавьсан байдаг бол үзэгчтэйний харж байгаа энэхүү аппарат нь таны хөлнөөс, нуруу, цээж хүртэл бүх зүйлийг автоматар ингэж массажлаад өгч нь. За энэхүү толгой спаны артист одоо гоо сайханчийн тухайд бол Хүүх хотод мэргэжил дээршлүүлсэн мэргэжлийн юм гоо сайханч танд үйлчилж 1 цагаас 1 цаг 30 минутын хугацаанд таны алжаал ядаргааг бүрэн тайлж толгоонд ч маш гоё массажийг хийж өгөх юм байна. Бидний сайн мэддгээр шинэ Дархан олон улс худалдааны төвийн 2 давхар буюу шинэ өргөдөл ардчлалын өргөө талдаа хэсэгт бол 2 давхарт нь B&M маш гоё luxury lounge салон нэгдсэн. За энэ салааны тухайд олон VIP өрөөнүүдтэй байгаагийн нэг нь бол үзэгч таны харж байгаа гоо сайхан уламжлалт бариа заслын өрөө байгаа шүү. За энэ өрөөнд бол утгагүй бас ор дахиж нэмэгдэн. За энд та бүх төрлийн гоо сайхны үйлчлэгийг авч болно. Дээрээс нь уламжлалт бариа заслын буюу алжаал ядаргаагаа тайлах бариаг авах бүрэн боломжтой. За дээрээс нь нэмж хэлэхэд за яг энэ хэсгийн VIP өрөөнд бол уламжлалт бариа хийх хүн шинээр ажлын байранд авахар хайж байгаа юм байна шүү. За B&M салоны тухайд бол үйл ажиллагаагаа инхүү нээсэн байгаа. За хамгийн гол нь албан ёсны нээлтийн ёслолын үйл ажиллагаа туу удахгүй болон за үүнд бол тархинчууд, охид бүсгүйчүүд та бүхнийг урих байгаа шүү. За энэ салоноор өөрчлүүлэхийн тулд та бүхэн урьдчилж цаг авах ёстой мэдээж ямар ч luxury салон бол урьдчилж цаг авсны үндсээр өөрчлүүлдэг. 8899 33 TikTok гэсэн дугаар утсаар холбогдорой. За мөн доор гарч байгаа Facebook хуудасаар нь та бүхэн зочлоод цаг авах бусад төрлийн мэдээллүүдийн мэдээллийг цаг тухай бүртэн авах боломжтой байгаа шүү. За
миний яг одоо орж ирсэн байгаа өрөө нь VIP үйлчилгээний өрөө байгаа. За энэ VIP үйлчилгээний өрөөнд охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд та бүхэн цагаа хэмнэх ийм гоё үйлчилгээг нэг дороос авах нэ. Та хайртай дотны найзтайгаа эсвэл ээжтэйгээ, эмээтэйгээ ч юм уу те охинтойгоо хамт яг хоёулаа хамт сууж агаад нэг цагт нэгэн доор хоёулаа нэгэн зэрэг 3 төрлийн үйлчилгээг авах боломжтой байгаа. За одоо энэ харагдаж байгаа бол энэ хөлийн педикюрийн үйлчилгээ. За энэ уураараас бас ингээд уурын үйлчилгээ үзүүлдэг. За дээрэс нь гарантчин спа хийгээд өгчин. За дээрэс нь мэргэжлийн артист та бүхний сормоос суулгах, сормоос артист мөн үйлчилгээ үзүүлнэ гэдгээр онцлог. Тэгэхээр та бүхэн хэрэг гоё охид бүсгүйчүүдтэйгээ, найзуудтайгаа, ээжтэйгээ ч юм уу те охинтойгоо гоё болзоо хийя гэж бодож байгаа бол танд маш гоё нандин цагийг яг энэ мэргэжлийн артистууд олгох юм байна. За харин одоо бид та бүхэндээ B&M Luxury Lounge салооны үүдний ресепшн хэсгийг харуулж байна. За B&M Luxury салооны тухайд үүдэн ресепшн ажиллах байгаа. За ресепшн та бүхэндээ ямар үйлчилгээ авахын, хаана үйлчилгээ үзүүлэхийн, хэдэн цагаас цагтаа байхын гих зэрэг бүх холдон зурчлах үйлчилгээг та бүхэнд ресепшн үзүүлнэ. За дээрээс нь одоо та бүхэндээс хүлээх зурдчин халуун копи цайгаар бол ресепшн гэж сайхан үйлчлэх байгаа шүү. За үүдний хүлээлгийн хэсэгт бол орж ирсэн өөрчлөлтийг яг ингэж тухтай буудан дээр суулгаж за энд харагдаж байгаа нэг удаагийн одоо тавчиг улавчиг бол өмсөөлөх юм одоо боломжоор нь хангасан бас шкафтай байгаа. За энэ салооны тухайд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд их гой боломжуудыг олгож байгаа юм байна. За B&M Luxury Lounge салон нийтдээ 20 орчим хүн бол энэхүү ажлын байраар ингэж хангагдж байгаа. За дээрэс нь энэ салооны тухайд ажиллаж байгаа бүх хүмүүс нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухай бүртэнд түлнэ. За дээрэс нь өдрийн хоолтой гэдгээрээ маш том давуу талтай байгаа учраас ажилчдынхаа одоо тав тухтай сэтгэл амар ажиллах боломж нөхцлөөр нь бүрэн хангаж байгаа. За дээрээс нь та хэрэг B&M Luxury Lounge салонд ажилд орох юм бол ажлын уян хатан цагийн саналыг за удирдлагуудтайгаа хамтарч ярилцаад бол өөрийн сонголтоор хийх боломжтой. Та заавал өглөөний 9 цагаас оройны 5-6 цаг хүртэл ажиллах шаардлагагүй гэдгээрээ уян хатан цагийн боломжийг олгож байгаагаар мөн маш том давуу талыг олгож байгаа юм байна. Дархан хотынхүү өдрөөс өдөрт өргөжинд хэлж байгаагийн нэгэн илрэл болсон гайхалтай сайхан салоныг үзэгч та бүхэндээ танилцууллаа. Нэгдүгээрт та бүхнийг энэ сайхан уян хатан нөхцөлтэй нийгмийн даатгалын шимтгэлтэй өдрийн хоолтой маш гоё тав тухтай орчинтай салонд ажилд орохыг нэгдүгээрт урьж байна. За хоёрдугаар дарханчуудаа охид бүсгүйчүүдтэй Дархан хотод өмнө тэр бүр байгаагүй ийм том метр квадрат талбайтай ийм гоё тав тухтай орчинтай салоноор үйлчлүүлж за энэ салооны үйл ажиллагааг дэмжихийг та бүхэндээ урьж байна. За тус салооны Facebook хуудас доор харагдаж байна. Доор харагдаж байгаа гар утсаар та бүхэн цагаа захиалаад бүх төрлийн үйлчилгээнүүдээ аваарай. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Мэдээллийн хөтөлбөрт анхаарал хандуулан үзсэн та бүхэндээ баярлалаа. Маргааш 19 цагаас шинэхэн мэдээллийн хөтөлбөрөөр эргүү уулзъя. Баяртай үзэгчтэй.